За энэ хуулийн хүнсний бүтээгдэхүүн аюулгүй байдлыг хангах гэдэг энэ дээр нэр томьёоны өөрчлөлт орж байгаа юм байна. За нэр томьёоч яг ингээд бас нөгөө олон улсад хэрэгэлдэг нэршил нь манайд бас зохицохгүй байна тэргээл ярьдаг. Тэгэхээр тэр байдлаар хандж байгаа юм шиг байна. За энэ дээр хамгийн гол нь энэ сая тэр хууль санаачлагчийн илтгэлд ороод байна. Нөгөө food supply chain гэдэг одоо энэ хүнсний гинжи хэлхээ гэдээ яриад байгаа. Энэ дээр чинь нөгөө хүнсний аюулгүй байдалтай за одоо энэ баталгаатай байдалтай холбоотой асуудлууд яригддаг л да. Тэгэхээр энэ дээр нэг ямар ч хяналтгүй явж байгаа нэг зүйл байна. Ялангуяа энэ хөдөө малчтын дунд одоо энэ Евомикийн хэрэглээ энэ одоо цагаан тариа гэд нэрлэлсэн бүхий л өвчнөд хийж байна. Ерөөсөө мал жоохон өвдлөөлөхөд цагаан тариа. За ямар нэгэн асуудал болоход л нөгөө Евомик тарьдаг. Тэгээд эдгээр чинь бүгдээрээ хор штэ. Тэгээд одоо мал тарьснаас хойш 14-с 21 хоног гэд ингээд тарьсны дараагаар хүнсэнд хэрэгж болно энэ төр гэдэг. Тэгээд энэ байдал бол бүр замаа алдсан. Тэгэхээр энэ асуудлыг одоо ядаж нэлээд онцгой анхаарад тусгаад ингээд энэ дээр нэг агц гаргамаар энэ бүртгэл энтертэй холбоотой эмийнхаа борлуулалт хяналттай холбоотой асуудал дээр. За ургамал дээр бол одоо энэ гербицид, пестицидийн хэрэглээ бол одоо бүр бас замаа алдсан. Дуртай нь оруулж ирдэг. Хаа хамаагүй захдаг хүртэл зардаг нэг нэгнээсээ дамжуулаад явдаг. Тэгээд цацаад хэрэгэлдэг. Мөн л технологийн горим энэ нөгөө саармагж, хор саармагж хугацаа бол бүр өнгөрсөн. За энэний үр дүн юу болж байна гэхээр энэний үр дүн улс орон улс даяараа түрүү Бэсэн байнгын орон дарга хэлжлээ энэ хавдрын өвчл гэдэг зүйл бол замаа алдсан. За тэгэл тэр нөгөө нэг өсөлтгүй жирэмсэн амьгүй ураг мураг гэдэг юмнууд чинь бас замаа алдсан. Илгэний өвчл бас замаа алдсан. Тэгэхээр хэдүүлээ энэ нэгэнт энэ хуулийн дээр гар хурж байгаа юм бол ганцхан нэр томьёо өөрчлөөд энэ асуудлуудаа ярихаас гадна энэ бодиттой үр дүн гарах асуудлууд дээр нэг жоохон анхаарч үлээсэн бэ гэдэг саналыг хэлэх гээд. Тэгээ одоо яг тэр гинжи хэлхэн дээр малаа бүртгэлжүүлэх, эмгжүүлэх, за тэр одоо таримлуудынхаа нөгөө хор пестицид, гербицидийн хэрэглээг одоо хянах мянах гэдэг. Одоо нөгөө хяндаг байсан мэрэгжлийн хяналт байхгүй болсон. Одоо ч юм хаана яваа бүүмэд. Ингээ бид хэд ухраад байна. Тэгэхээр энэ талын асуудлууд тодорхой ахиц өөрчлөлт гарахаар хуулийн тусгагдаж чадж байгаа юу гэдэг нэг зүйлийг асууя. За лөндөг гişэ өрөөдөө. Тован гişүү маш зүйтэй асуулт тавьж байна. Тэгээд ер нь бол аль алийг анхаарад оруулж явж байгаа. Мэргэжлийн хяналтын асуудал бас их чухал байна. Тэгээд энэ бас яг өнөөдрийн нөхцөл байдал болохгүй байгаа учраас бид нэр харин тэр судалгаа шинжилгээний байгууллага гэж байгаа. Гэхдээ энэ дээр ерөөсөө юу байхгүй. Нэмэлтээр оронтоо нэмж байгаа юм биш. Одоо хөдөө аж ахуйн яамн дээрс хариуцсан хүмүүс байгаа. Энэ хариуцж байгаа хүмүүс байгаа. Энийг нэгдсэн тогтолцоонд оруулаад лабораторитой ядаж болж авахгүй бид нар болохгүй болчиход байгаа юм өнөөгийн нөхцөл байдал. Тэгэхээр эхний ээлжинд лабораторийнхаа хүчин чадлыг сайжруулах хэрэг байгаа да. Тэгээ энэ асуудлыг явж байгаа учраас гишүүдүүд маань бас энийг дэмжиж өгөөч гэж нэгдүгээр хүсэж байна. Хоёрт яалтж байхгүй манай уламжилт мал аж ахуйтай холбоотой буюу малчтаас бид нар ингээд авж байгаа хэрэгжилж байгаа хүнсний бүтээгдэхүүн дээр бас үнэхээр одоо шууд хянаад ч юм уу одоо лабораторич гэдэг тийм юм байх боломжгүй байгаа. Тэгвэл энэ хуучин одоо бидний хуулийн нэмэлт өөрчлөлт оруулж байгаа. Хуучин хуулийн дээр ч энэ асуудал бол орцсон байдаг. Тэгээ бид нар энийг аль аль шатандаа цаашаа ингээд явуулах хэрэгтэй. Даа ялангуяа одоо тэр ургамлын гаралтай ч юм уу одоо тэр тариа энтриг бол одоо бид нар хянаж тавих ёстой. Энэ дээр бас бид нар тодорхой хэмжээнд тусгаад явсан байгаа. Яг наривчлсан мэдээлэл манай инхма доктор харилнаа. 3 номер нэмж хариулъя. За, Тован гишүүний асуултанд хариулъя. За, энэ хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль буюу одоо хүнсний баталгаат байдлыг хангах тухай хуульд одоо шинээр хүнсний чиглэлийн үйл ажиллагаанд хориглох зүйл гэж оруулсан байгаа. За, энэ одоо шинээр одоо энэ зүйлд бол ялангуяа
ургамлын гаралтай түүхэд бүтээгдэхүүн дэх пестицидийн үлдэгдэл, малын гаралтай хүнсний түүхэд бүтээгдэхүүн дэх антибиотикийн үлдэгдэл зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн агуулмжтай хүнс үйлдвэрлэхийг хориглоно гэж. За мөн хүнс үйлдвэрлэхдээ бүртгэгдээгүй хугацаа хэтэрсэн хүнсний нэмэлт хэрэглэх эсвэл хүнсний нэмэлтийн хэмжээнээс хэтрүүлэн хэрэгэлсэн, зориултыг нь өөрчилж хэрэгэлсэн одоо хориглосон ийм залтууд орсон байгаа. За ялангуяа одоо сүүлийн үед бол жимс их түүдэг, жимс их түүхтэй холбоотой баталгаад байдлын зохицуулалт бол өнөө хүртэл хуульд зохицуулагдаагүй байсан бид нар бас оруулсан. Ингэхдээ түүсэн ойн дагалдах баялагын өнгө зүс амт чанарыг урт хугацаанд За нэмж 3 номер нэмж хариулъя. за тэгэд жимсний өнгө зүс амт чанарыг урт хугацаанд хадгалах зорилгоор хүнсний нэмэлт дур мэдэн хольж хэрэглэх зах зээлд нийлүүлэхийг хориглосон ийм одоо яг одоо хүнсний баталгаад байдлыг хангахтай холбоотой нэлийн нарийн зохицуултыг хариуцлагатай нь холбож гэж оруулсан байна.